За нүүр номын үзэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За мөн 1921 онд Судрагчийн хүрээлэн нэртэй байгуулагдаж ирэх жил 100 жилийн хойг тэмдэглэх гэж буй Монголын үндэсний номын сангийнхаа нийт адилчин албан хаагчдаа баярын мэндийг дэвшүүлье. За энэ удаагийн номын танилцуулгаараа бид 2018 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын төвөөс эрхлэн гаргасан Монгол хүүхэд нэртэй энэ Монголын түүх, уран зохиол, хууль зүйлийн бичиг тулсан Монгол хүүхдийн талаарх мэдээлэлтийг агуулсан энэ номын талаар танилцуулж ярина. За энэ номонд бол Симажаны түүхэн тэмдэглэл, Полона Графинигийн монголчуудын түүх, Монголын нууц товчоо, 17 дугаар зууны Монголын түүхэн сурвалжчгууд болох Лусан данзны Алтан товч, Шар тууж, Эрдэнийн товч, мөн хойших үеийн хөх судар, халах журам, Монгол ордын цааз, зардагаарт туусан Монголын хууль зүйлийн бичиг гэх зэрэг Монголын түүх болоод хууль зүйлийн бичигт Монгол хүүхдийн талаар хэрхэн туссныг энэ номонд ингэж баримт их сурвалжаар нэг жишээ болгож авсан байгаа. За тэгээ энийг зүр тавь. За номын талаар дэлгэрэнгүй ярихад нэлээд их цаг авах учраас ерөөдөө Монгол хүүхдийг нэг 4 үндсэн хэсэгт хуваагаад энэ 4 үндсэн хэв шинжийнхэн талаар нэг жишээ болгоод та бүхэнд танилцуулъя. За эхнийх нь бол Монгол хүүхдийн гадаад дүр байдал буюу хүүхдийг шинжих тухайд гэсэн нэг ийм зүйл байна. За Монголын нууц товчооны 62 дугаар зүйлд дээсцэн өгүүлрүүн энэ хөвгүн чинь нүдэндээ галт нүүрэндээ гэрэлт хөвгүн буй гэж гардаг. За мөн Монголын нууц товчооны 66 дугаар зүйлд охины гинөө үзвээс нүүрэндээ гэрэлтэй нүдэндээ галтаа охиныг үзэж ойндон оруулав. Тэмүүжнээс нэгэн нас их аравтай ажгуу бүрт нэртэй ажээ гэж. Энэ Монголын нууц товчоонд энэ эрэгтэй болоод эмэгтэй хүүхдийн талаар өгүүлсэн ийм нэг баримт мэдээ байна. За энд эрэгтэй хүүхдийг шинжихдээ юун төрөнд эрэгтэй хүүхдийн тэр нүдний галыг хардаг байсан гэх ийм мэдээ агуулгадж байна. За тухайн хүүхдийн тэр эрэгтэй хүүхдийн нүдний гал нь бол тэр хүүхдийн ухаан бэлэг, эр зориг, авхаалж самбаа тэгээ хөв хүний бүхэл тэр шин чанарыг нь илтгэдэг байсан байна. За ийм учраас эрэгтэй хүүхдийг харахтаа бол юун төрөнд тэр нүдний галыг нь ингэж онцолж хардаг байсан байна. Харин охин хүүхдийн тухайд бол нүүрний өнгө тэрхүү нүүрнээс нь тодорч байгаа тэр гэрэл гэгийг нь илүү үзэж түүнийг нь бусдаас илүү харж ингэж шинждэг байсан байна. Тэгэхээр тэмүүжин хөвгүн бол нүдэндээ галтай, бүртөжин охин бол бусад охтоос илүү тэр нүүрэндээ гэрэлтэй, их цог золбоолог, ухаан бэлэгтэй ийм хүмүүс байсан учраас дайцсан хөвгүн өөрийн хөргөн болох тэмүүжний нүдний галаар нь шинжиж, Есүхэ Баатар бол тэр ирээдүйн Чингис хааны эхнэр болох бүртөжнийг тэр нүүрний гэрлээр нь анхлан ингэж шинжиж авсан тухай Монголын нууц товчоонд ийм мэдээлэлт байдаг. За ингээд хүүхдийг шинжихээс гадна тухайн хүүхдийн эцэг их удам судар тэр бүхэл бие тулгар ихийг хөл хүнд байхад нь тэр шээсээр нь бас юм шинжиж байсан ийм хуучны ийм баримт мэдээ байна. За та бүхэнд ер нь бол нэг тэр болгон хүмүүр мэдээд байдгүй тэгээ сурвалжчигт дурддагсан тийм онцлог бас тэгээд их сонирн байж мэдэх тийм жишээсэлтийг болж өгвөл дэлгэн үзүүлэхийг ингэж бодсон байгаа. За хүүхдийн эцэг их удам судрыг нь шинжих тухай Чингис хааны Алтан товч нэрийн цэдэг гэдэг энэ манай Монголын үндэсний номын санд хадгалагдж байгаа ийм сурвалжчиг байна. За энд эрт нэгэн цагт Есүхэ эзэн ан авлаж явтал наан нь олон юм халахалж цаана нь ганц юм морь үзэж байхыг үзээд тэр юмс адагтай байна юм гэжээ. Ахуй нэр төшмөлэн илгээв. Тэр төшмөл ичиж үзээд нэгэн 10хан сайн им морь үзсэн ажгуу алдарт сайн хөвгүүн төрөх ажгуу алдан гарган нэвт морь үзэж байна юм гэж хэлв. Наадгэрийн эзэн өөлөн хатан морь үзээд үзэхээр гараад орж ирээд гэсэн ийм нэг мэдээ байна. За энд гарч байгаа тэр алдарт сайн хөвгүүн төрөх ажгуу
алдан гарган нефт морь үзэж байна юм гэж бие тулгархийн тэр шийсний тусгалаар одоо тэр төрөх хүүхдийн одоо шинж одоо эрдэм мэлгийг одоо ингэж шинжсэн ийм мэдээ байна. За дараагийнх нь Монголын нуус төвчөө болон Лусан нансны алтан төвч тэргүүтээ энэ сурвалжчгүүдэд дурддагдаг Чингис хааны уг удмын талаар нэг ийм одоо мэдээсэлт байна. За Чингис хаанаас дээшх 22 дугаар үе нь бол 22 дахь одоо хүмүүсийн нэрд нь дандаа одоо энэ мэргэн, сэцэн, хүлэг, баатар гэх мэт одоо алдар цолтой ийм одоо хүмүүсийн нэр их орсон байдаг. За энэ нь бол Чингис хааны өвөг дээдс бол тал нутгаар алдар нэрэн төгсөн Дайчин баатар, мэргэн, сэцэн одоо ийм хүмүүс байсныг гэрчилж байдаг. За жишээ бол Бүртчоны хөвгөн Батчгаан, Батчгааны хөвгөн Тамаача, Тамаачаан хөвгөн Хорчоор мэргэн, Хорчоор мэргэний хөвгөн Уужин буурал, Уужин буурлын хөвгөн Салгачуу, Салгачуугийн хөвгөн Ихнүдэн, Ихнүдэнгийн хөвгөн Симсочи, Симсочийн хөвгөн Харчуу, Харчуугийн хөвгөн Боржигдоо мэргэн, Боржигдоо мэргэний хөвгөн Уужин буурал, Торголжин баян, Торголжин баяны хөвгөн за тэгээ Бодончор мөнхөг, тэгээ Хабич баатар, Минэн тудун, Хачи хүлэг, Хайдуу, Байшинхор догшин, Тумнаа сэцэн, Хабуул хаан, Бардан баатар, Исүхэ баатар зэрэг. За Чингис хаанаас дээшх одоо энэ 22 дахь үед нь болохоор энэ мэргэн, сэцэн, дайчин гэдэг ийм одоо цолтой одоо тэрний удам ухсаа нь одоо ийм хүмүүс байсан учраас тэр одоо хүмүүсийнх нь тэр ухаан бэлэг, дайчин чанар, сэцэн цэлмэг ухаан нь одоо Чингис хаанд өвлөгдөж за улмаар ингээд Тэмүүжин хөвгөн нь хожмын одоо Чингис хаан болоход энэ одоо уг удмын хэв шинж одоо ингэж тодорхой хэмжээгээр нөлөөсөн гэж одоо ингэж үзэж болохоор байна. За одоо энэ хүүхдийн одоо эцэг эхээрийн шинжих тухай мөн одоо Инженашийн хөх сударт бүрт төвчний одоо эцэг дээд сэцний тухай өгүүлсэн байдаг. За хөх сударт байгаа мэдээсэлтийг уншия. Дээд сэцэн охиноо гараас нь барьж сурган өгүүлрүүн. Эд бээр хөшгийн мөчийг 9-төө зангидаж 9-төө тайлж 9 удаа бэлгэсний тулд би мөн чамааг 9 зүйлээр сургасгаа. Эцгийн хүүхэн хичээн тэмдэглэж дагаж явахдуун гэд. За тэргүүнд оёх давхыг хичээ, хоёрт эдээ ундааныг цээрэл гэд 9 зүйлээр сургаад. За энэ 9-өөс нэгийг осолдоос 9 улсын хэлийг сурч бичгийг хичээсэн дээс эцэн цолд миний хүүхэн бус болмоо гэсэн ийм одоо мэдээ байдаг. За тэгэхээр эндээс бол тэртээ 13 дугаар зуунд бол монголчууд за энэ монгол одоо бичгийн номыг одоо ингэ дээдэлдэг хүмүүс бол 9 улсын хэлийг мэддэг байжээ. За тэгэхээр тухайн одоо эцэг их 9 улсын хэлийг мэддэг байсан гэж одоо эндээс нь харуул тэр хүмүүс болохоор тухайн одоо хүүхдтэй тэрхүү одоо хэл усыг зааж сургадаг байсан тодорхой. Тэгэхээр бүртөжин бол одоо тухайн үед бол өөрийн одоо эцэг дайс эцнээс тэрхүү одоо 9 улсын хэлийг бас тодорхой хэмжээгээр сурч одоо мэддэг байсан гэсэн одоо ийм бас баримт мэдээ эндээс бид нар одоо мэдж болохоор байна. За ингээд энэ хоёр нь энэ тусгай байгаа юм. За 3 дугаарт Монгол хүүхдийн эрдэм мэдлэгийн тухайд одоо Монгол сурвалжчгүүдэд юу гэж дурдсан байна вэ гэж одоо энэ талаар нэг өөрсдийн цуглуулсан баримтаас одоо дэлгэе. 17 дугаар зууны Монголын одоо түүхэн сурвалж бичих болох Лусан нансны алтан товчид за ийм нэгэн мэдээ байна. За Лусан нансны алтан товч бол манай Монголын үндэсний номын сангийн үнд ховор номын одоо тасагт хадгалагдж байгаа. ЮНЕСКОгийн одоо өвд бүртгэгдсэн Монголын түүх болоод одоо хууль зүйн ёс заншлын одоо их олон сайхан мэдээ баримтыг агуулсан ийм осгон нандин судар байдаг. За энд ойрдын хүн шуу барьж энэ ямар шуун бэ гэж байтал нүцгэн хүүхэн ирээд аман их алган нагуу мөрөн дэргүр сүүлэн шувтгар ийм шууг өтгийн хүрээнд оруулж орхидог билээ. Энэ daсын зулцаг хачир дэрүүдгэгч байна юм гэсэнд тэр хүн ичээд эсэн таашид хэлвэ. Энэ шууг бидс таньж билээ. Монголын нэгэн баххан хүүхэн танива гэж хэлв. Эсэн тааш өгүүлрүүн тэр хүүхэн адагтай байна юм авчир
Шүгүүштэй Баатрын хүүхнийг ирж ис олж билээ. Тэр хажимлын үр байна юм. Охин болохул үсийг нь самал, нуган болохул голыг нь самал гэж илч илгээв. Илчийг үзээд Солонгодын сонгуульдрын эм харахчин тайвуужин булгунайг бүх хөдөлгөж тоогоор хөмөрч дээр нь аргал зутгав. Эндүүрүүлж өөрийн хөвгүүнээ өгвөө. Нэг нь буу жаалыг гэж нүцгэлж хүзүүнд нь боом өмсгөө. Нөхөр нь тэр өдрийн хүүхэн буюу хүүхэд туулаа зоотой нүдэндээ галтай билээ. Энэ биш бүү ал гэж тавиваа гэсэн. За ийм нэг мэдээ байна. За энд бол тэр нас бий төрсэн хүмүүсийн таньж одоо хэлс чадсан шууг Монголын нэгэн бяцхан хүүхэн одоо ингэж таньсан тухай одоо ийм одоо мэдээ гарч байна. За дараагийнх нь хүүхэд болгон одоо өөрийн гэсэн эрдэм авьяастай за байдаг. Тэгээд хүүхэд болгон одоо өөрийн бусдаас ялгадах өөрийн гэсэн нэг одоо эрдэмтэй байдаг талаар нэг ийм одоо бас мэдээ байна. За Монголын нууц товчооны 244-р зүйлд өвлөн их өгүүлж байна. Тэмүүжин нэгэн хөхийг минь барах бүлгөө. Хачигүн отчхон хоёулаа болж нэгэн хөх үл барах бүлгөө. Хасар болвоос хоёр хөхийг минь барж цээжийг минь агуу болтол амьрлуулж цээж агуу болгох бүлгөө. Түүгээр эрдэмт тэмүүжин минь цээж эрдэмт хасар минь хав хүч эрдэмт тул харавцаж гарсныг харван оруулах бүлгөө. Ойлон гарсныг он тусаж оруулах бүлгөө гэж ийм мэдээ гарч байна. За эндээс бол тэр тэмүүжнийг бол тэмүүжин минь цээж эрдэмт хасар минь хав хүч эрдэмт тэгээд тэмүүжин бол одоо цээж эрдэмттэй буюу одоо ухаан бэлгэх сайтай. Хасар бол тэр одоо биеийн одоо эд хав буюу бах ийм одоо сайтай учраас энэ одоо хоёр хүүхдийн эрдмийг болохоор тэр өвлөн их нь таньж мэдээд одоо ингэж ялгаж ингэж өгүүлсэн байдаг. За энэ тухайн мэдээ бол манай бас Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй Жамб доржийн болор тойлд бас ийм дурдсан байдаг. За эндээс нь ингээл үзүүлнэ тий. За Жамб доржийн болор тол гэдэг Монголын ийм түүхэн сурвалж бичиг байна. Монголын үндэсний номын санд одоо хадгалагдаж байгаа ийм хулсын үзгийн гар бичмийн содрог байна. За энэ номыг нь болохоор Баян Омоо сувын 6 дугаар хогийн угаш гихчээс одоо Монголын үндэсний номын санд ингэж авч залсан ийм ном байна. За энэ Жамб доржийн болор толд болохоор мөн одоо энэ тэмүүжин болоод хасрын эрдмийн тухай одоо ингэж өгүүлсэн байдаг. Тэндээс тэмүүжин нилээд болсон хойно ухаан бэлэг эрсэн эрдмийн маш хэтэрхий болж ялангуяа хасрын нүүр царайн улаан Баатрын шинж төгс өндөр нь 8 дохой сахал нь урт амъя. Жадаар алалдахыг баширт мэргэн сум харахууд маш хавшгаа 100 үе харавч 100 үе хавтай үлгөө гэд. Одоо хасрын одоо тэр эрдэм мэдлэг эд хавын тухай энэ Жамб доржийн болор толд бас ингэж өгүүлсэн байдаг. За дөрөвт нь Монгол хүүхдийн талаар Монгол төрийн үнэлэмж буюу одоо Монгол хүүхдийг хоёул зүйлийн бичигт одоо хэрхэн дүрссэн талаар давч өгөөлээ. За ер нь бол хүүхдийг Монгол төрийн эрдэнэ хэмээх одоо үзэл бол аль ч үеийн одоо хоёул зүйлийн бичигт голчлон туссан байдаг. За 16 дугаар зууны Алтан хааны цаазд бол цэвэр охины толгойг муу нөхөртөө нийлүүлсэн эцэг их байвал цэргийн доод цаазаар эцэг эхийг шийтэх гэсэн ийм мэдээ байна. За энэ нь бол өөрийн охиныг одоо олхио муутай, ажил муутай ийм одоо муу үнэтэй суулгавал тухайн одоо бэр болгосон одоо тэр бэр болгож өгсөн эцэг эхийг бол одоо ингэ шийтэх гэсэн одоо ийм мэдээ байна. За мөн одоо манай Монгол Улсын үндэсний номын санд хадгалагдж буй халах журам хэмээх одоо ийм одоо хууль байна. За энэ бол одоо биерээр ингэж сайхан хичээнгүй сайхан бичсэн одоо халах журмын одоо их байна. За ийм одоо ийм улаан гадартай. За номын сангийн одоо нийт фэйсбүүкээр одоо нүүр номоор үзэж байгаа хүмүүс тэр болгон харддаг учраас за гадар болоод энэ тухайн одоо бичгийнхэн тэг одоо хэдийг ингэж харуулъя. За энэ халах журмын хуулинд бол нэг юм заалт байдаг. Аливаа ялт хулгай хийсэн хүнийг
хэрбээр ял үл гүйцэх болвоос гэр бараа ба тогоо тулгын зэрэг хамуу ямыг нь 9 бодож хүүхдтэй хүнээс 9 малд 1 хүүхэд бодож 2 9-д 2 хүүхэд бодож өгөхөөс гадна 2 хүүхдээс илүү барьж үлгэмээ гэж. Илүү барьж үлгэмээ хүүхэдгүй эрен болохвол эмийг нь барьж өгье гэж. За энэ одоо хулгай хийсэн хүн болвол тэр хулгаан одоо юу нэлчлэгдээд за хулгайхаа оронд одоо ийм тооцоолох эд мал байхгүй бол ингэж хүүхдээ өгдөг байсан байна. Гэхдээ ер нь үгээгүй хоосон ч гэсэн 2 хүүхдээс дээш бол өгж болохгүй. Хэрэг ингэж өгөх юм бол цаацтай. Тэгэхээр энэ нь бол хэдий ядаг одоо ядуу тарчигч гэсэн тухайн одоо айлын одоо гал голомтыг дээр залгах үүднээс нь болохоор ингэж бас хүүхдүүдийг бас тоотой ингэж авдаг байсан тухай ийм одоо мэдээ байна. За дараагийнх нь бол энэ хүүхд багчуудыг бичиг үсэгт одоо сургах. За энэ талаар болохоор нэг ийм мэдээ байна. 1640 оны Монгол Ордын хуульд сайдын хөвгүүд Монголд буюу одоо монгол хүчигт эс хэр хүнээ эцгээс нь гунан морь аваад хөвгүүнийг нь багшид өгч сургаа. Олон танигдах хүнээс гунан хонь, олонх муухайгаас 15 мөнгө, хөвгүүнийг нь багшид өгч сургах нь үрд дурдсан мэтээ. Хөвгүүний насан 15 хүртэл эс хэр хүнээ цаацтай гэж ийм одоо цаазын бичиг байдаг. Тэгэхээр энд бол сайдын хөвгүүд монгол бичигт эс хэр одоо монгол бичиг одоо сурахгүй байвал түүний одоо эцгийг нь одоо ингэж малаар ингэ шийдэгдэг байсан байна. За ингээд тэр хөвгүн одоо охин нь бол 15 хүртлээр монгол бичиг одоо сурч чадаагүй бол тэрийг нь одоо цаазаараа буюу ямар нэгэн одоо ингэж ял өгөх ч юм уу бод малаар торгох ч юм уу ийм одоо цаацтай байсан байна. За энэ тухайн мэдээ мөн одоо энэ Жинжил хааны зарлагт бас ийм одоо адилхан мэдээ байна. Хинч ертөнцийн хар хүн монгол ном үз сур. Сайд зайсангуудын хөвгүүд монгол ном унших бичгэд үлсэхэрвэл баан эцгээс нь гунан тимээ хөвгүүнийг нь багшид өгч сургаа. Харц хүн монгол бичгт хөвгүүнээ зохих чадлаараа сурга. Ялангуяа зайсангууд гаруугаа буюу зардлаан биедээ дагаад хөвгүүнээ сурга. Энэ баан өвөөгүй ядууг авч асар. Олон танигдах мэдээтэй хүнээс баан гунан морь хөвгүүнийг нь багшид өгч сургуул. Олонх хар хүний хөвгүүн монгол бичиг үл гаргаж чадвал баан 15 мөнгө эцгээс нь ав. Хөвгүүнийг нь ном үзүүл. Багшид монгол ном үзүүлэх бичигт үл сэхэрснийг баалахад насны хэмжил нь 15 нас хүртэлх буй. Залхуугийн үрээр сургуулис сурсныг олонд тоомсоргүй болгоо гэд. За ийм нэг мэдээсэлт байна. За сүүлд нь зарилгаар тогтоосон Монголын хууль зүйн бичиг гэдэг энэ 1918 онд за энэ тухайн үеийн одоо энэ хорголжин бараар ингэж одоо хэвлсэн ийм хууль зүйн бичиг байна. За энд бол өдгөө цагт хэрэгтэй маш одоо их тийм чухал заалт байдаг Монгол хүүхдийн талаар. За тэрийг та бүхэн уншиж сонирхуулъя. Зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг 4-р дэвтэр зэрэг залгамжлах нь дээд нэгэн зүйл. Үе залгамжлах төшмөл өвчнөөр өнгөрөх ба эсвээс албан ялын учирт төшмөл эвдэж огт бус ялгүй болвоос үүний гарсан орыг ор гарсан хүний хөвгүүд ачнаар залгамжлуул. Албаны ялын учирт төшмөл эвдэж басхуу ял бүхийг нь өөр язгуурын төшмөл байгуулсан хүний төрсөн хөвгүүд ач нарыг сонгож залгамжлуул. За одоо энэ цагт хэрэгтэй маш тийм чухал заалт байдаг. Хэрв хахуул ховдголсон зэргийн хүнд ял халтсан болвоос хэдий язгуурын төшмөл байгуулсан хүний төрсөн хөвгүүд ач нар буйч болов цөм залгамжлуулахгүй болохтун гэж. За тэгэхээр хэрвээ хахуул ховдголсон тийм одоо зэрэг тушаалын төшмөл байваас төрийн албанд түүнийг одоо эцгийн одоо ор тэр одоо хэрэгэм залгамжлуулахгүй мөн одоо төрийн албанд тохон ажиллахгүй гэсэн одоо ийм заалт байдаг. За та бүхэнд Монголын төв хууль зүйн одоо сурвалж бичих тулсан Монголын хүүхдийн талаарх мэдээ сэлтийн одоо ингээд цухмаас зарим хэсгээс нь ингээд сонирхууллаа. За тэгээ та бүхэн одоо илүү дэлгэрэнгүй энэ одоо хүүхдийн талаар уншиж судлыг гэх юм бол Монгол Улсын боловсролын их сургуулийн 2018 онд Монгол судлалын төвөөс одоо эрхлэн гаргасан Монгол хүүхд буюу Монголын түүх уран зохиолын сурвалж бичих тулсан Монгол хүүхд гэсэн энэ одоо баримт бичгийн эмхтгэл
энэ номыг одоо үзэж болно. Энэ ном маань Монголын үндэсний номын санд одоо мөн одоо фондд нь байгаа. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.